За үзэгчдээ та бүхэнд алганыхээ ток шоуны шинэ дугаар хүрж байгаа энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Синик телевизийн уран бүтээл алганыхээ ток шоуны маань өнөөдрийн шинэ дугаар эхлэж байна. Ингээд бид бас өнөөдрийнхөө нэвтрүүлэгт өрсөн зочны талаарх товч видео мэдээллийг эхлээд та бүхэнд хүргье. Ягаа нөгөө гуравдуу хамтлагийн цэцгийн аяс чин сөхөж ори харанцо дэрбэрхэн насмын эргэж харалгүй астан ноцоо хөнсөгт дэрбэр самостачихэ. За тэгэхээр өнөөдөр алганыхээ ток шоугаар үзэгч та бүхэнтэй илүү ойроос уулзуулах гэж байгаа онцлог урьсан зочин маань гурван бүдүүн хамтлагийн гишүүн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин ая зохиогч Мөнгөн Шагаа. Ингээд шагаахтаа бас энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үеийн сонирхч юу байна вэ? За баярлалаа. Чамс энэ өдрийн мэнд хүргэе. Алганыхээ ток шоу нэвтрүүлгийг үзэж байгаа бүх үзэгчтэй бас энэ сайхан өдрийн мэнд хүргэе. За хавар болж байгаа юм чи хаврын бүсгүй гэдэг дуу хийхгүй болохгүй гэж бодсон. Тэгээ хаврын бүсгүй гэдэг сайхан уран бүтээл маань гарцсан одоо клипнийх ажилд ороо явж байна. Тэгээ одоо бас нэг шинэ цомог CD-гээ гаргах гад ингээ ажиллаж байна. За тэгэхээр манай нэвтрүүлэгт өрсөн зочдтой би бас цагаан сүмийнхаа дээжийг өргөн барьж яриагаа эхэлтийн. Тэгээд сүгээч өгөхгүй шууд яриад эхэлчлээ. Гурван бүдүүн хамтлагийн тухайд уран бүтээл жоохон зогсон байна уу? Тэгээ хамтлагийн маань залуучууд бидэд бас тус тусдаа бас нэг жоохон завсар пауз аваад өөрөөсөө уран бүтээл дээр ажиллаж байна. Хамтлаг байгуулагдаад 15 жил болсон байна. 15 жилийн хүрээнд бол одоо ямар ч гэсэн тус тусдаа бие даасан цомог уран бүтээлүүд дээр нэлээд ажиллах шаардлагатай болсон. Урд нь бол ер нь 15 жил хүртэл ямар нэгэн байдлаар тийм ээ одоо тус тусдаа уран бүтээл хийгээгүй. Хаврын бүсгүй гэдэг дууны талаар бас асуумаар байна л да. Ер нь танаа хамтлагийн ч гэдэг юм уу таны хийж байгаа энэ уран бүтээлд хандах хандлага одоо энэ мэршлээсээ эхлээд хүмүүсийн амьдралд их ойрхон байгаад байдیں۔ За тэгээ 38-тай аав, ижигээ гомдоо хучиргүй гихчлэнгээр нэг тийм одоо дотор нь нэрэн дотроо л бараг тэр одоо дууны сэдв, философи тэр чигтээ явж яадаг ч юм уу тий. Нэлээд 38-тай аав, ижигээ гомдоо хучиргүй хүн шиг өвж ижигээ баярлуулъя. Холын өнчөө минь чамайг хүлээе гэл тийм ээ. Бидний ангийнх ингээд гой хитонод байна шүү дээ. Тэгээд миний хувьд гэх юм бол зохиохдоо дандаа нэг амьдралаас сэтгүүлэгддэг тийм ээ. Тэгэл одоо манай анхны амьдрал гэж дуу байна. Хайж болсон жаргал байна тийм. Ингээл ерөөсөө яг амьдрал дээр болсон асуудал процессоо бодож байгаа л дандаа шүлэг дуугаа зохиодог. Тэгээ одоо ээжтэй нэг зориулж аягүй гоё дуу зохиохсон гэж би боддог байсан байхгүй юу. Нэг гоё аяа орж ирдэггүй ерөөсөө. Тэгээ ээж маань тухайн үед бол амьд сэрүүн байсан. Тэгээд ээж маань энэ дууг сонсоод баярлах тийм ээ. Ээж маань энэ дууг сонсоод одоо ойлгох, хүүгээрээ бахархын сэтгэл төрөх ёстой гэж бол ээжийн дуу зохиох гол байдаг. Манай 38 таав гарцсан байсан. За аавын дуу амар хит болчлоо тийм. Ээжийн дуу бас нэг гоё тийм үгч орж ирдэггүй, шүлэгч орж ирдэггүй. Дээрээс нь гоё аялгууч орж ирдэггүй. Тэгээ bijсэн чинь дуучин оюун төлхөрийн одоо нөхөр нь Балдорж гээд залуу байдаг. Балдоржнаас надад хэдэн шүлэг өгөхгүй юу. Тэгээд тэр шүлэгнээс нь харж ясан чаар ээжигээ гомдох чрүүгээд шүлэгээрээс шууд нүдэнд буугаад. Тэгээд ерөөсөө гитараа аваад ингээл тэгэл аян ингээд ороод ирчих. Тий. Тэр аяыг одоо хийх гэж ингээл одоо өдөр болоод ч юм уу хичээсэн юм ерөөсөө байхгүй. Сэтгэлээ цаанаасаа ийм дуу тэгж төрсөн дүүхтэй. Ээжигээ бодож зүрх сэтгэлээс ээжигээ хайрлаж хагаад дуу хөгжмөө зохиосон. Тэр дуунууд маань бас олон хүн төрсөн. Ханаал амьдрал дээр ч гэсэн болж байгаа. Ер нь тэгэл өнөөдөр ч гэсэн магадгүй эндээс гараач гэсэн янз бүрийн тийм ээ. Сэдв болоод алганы хээгээч дуу зохиож магадгүй шүү дээ. Хамгийн сүүлд одоо супер хит болсон дуу гэх юм бол 30 гарсан бүсгүй гэдэг дуу байна шүү дээ тий. Гэж уг нь 30 хүрсэн бүсгүй. Тэгээд 30 хүрсэн бүсгүй гэдэг гал дуулахгүй. Дуулжсанаа ер нь бас жоохон заавал 30 хүрсэн биш. 30 гарсангуудыг хамааруулах хэрэгтэй юм байна гээд сүүлийнхээ батыг болохоор 30 гарсан бүсгүй гэдэг гээд ингэж дуулсан. Яг нэр нь бол 30 хүрсэн бүсгүй. Хүмүүс ихтэй 30 гарсан гэдэг ингэж яриа сурцсан байлээ. Тэгээд би ер нь тэг чиглүүлэх гээд дуулсан байхгүй юу. Өсгөл мөсгөл дээр 30 хүрсэн 30 гарсан гэж хойлоолуулаад байдаг тийм. Уран бүтээл хийчихсэн гэж бодож зориогүй. Тэгээд Яруу найрагч Монголын зохиолч төвлийн гишүүн Яруу найрагч Отхон Баяр гэж манай найз үүдгийн манай хамтлагтаа биднийг ангийнх гэдэг дуун дээр хамтарч ажиллаж байсан. Тэр найз маань надад нэг шүлгийн сонирхуулмаар байна гэдэг.
Тэгээ очоод шүлгүүнүүдээ харлаа. За тэгээд хараал тавьчихсан чинь 30 хүрсэн мөсгөө үлдэх шүлэг гараад ирсэн члаа. Энэ ч нэг тийм дууны биштэй. Цааш тавьчихгүй. Айгу гой санагдахгүй 30 хүрсэн мөсгөө үлдэх ч гэсэн. Ер нь цаашаа тавьсан шүлгнүүд дуу болчиход байдаг тийм болчиход байдаг. Тэгэл аваад хараал хөгжимтэйгөө гитартайгаа ер нь дуугаа хөвшин гитар дээр зогоод байна шүү дээ. Яг багасаа нөгөө байрны гадаа орц сунд тийм ээ. Хөдөө өдр байж захта нөгөө гитар тоглож сурсан. Өөрөөрөө л. Тэгээ гитараа аваад ингэсэн чи ерөөс аяа маян дээр бэлэн байж гэнэ өө 30 хүрсэн мөсгүй гэдэг гэл ингээл дуулчлаа. Тэгээ ерөөсөө өөрчлөөгүй шүү дээ. Яг тэр тэгэнгүүт нөгөө манай Яруу найрагч найз маань шууд гар утсаараа бичлэг хийгээл ерөөсөө. Одоо тэрийг ингээд сонсохоор ерөөс яг тэр аял байж байгаа байхгүй. Ерөөсөө өөрчлөөгүй. Тэгээд гоё дуутай болцсон. Тэгээ гоё дуугаа хамтлагтайгаа дуулах гэж бас хамтлагийн хоёрт хэллээ. Хамтлагийн хоёр маань нэр нь тоохгүй шүү. Жоохон гомдлоо. Тэгээ бас 2 3 хүнд санал болгоод тэгээ бас нэг хүнд нь зараад энэ дуугаа энэ ч бас их түүхтэй. Тийм бай. Тий, зараад энэ дуу маань бас нэг уран бүтээлч дуулаад FM радио YouTube тэгээд одоо энэ караокенуудаар тараагдаад бас ингээд нэлээд явсан. Тэгээ байжсэн бас зарим нэг уран бүтээлч найзууд нөхдүүд ерөн шагаа чи энэ дуугаа өөрөө дуулаа. Чи өөрөө л дууж амируулах хэрэгтэй. Хэлэхгүй. Тэгээ ер нь бодоод за ер нь болио. Чи миний дууг дуулаад ер нь амьдруулсангүй, болсонгүй. Ер нь би өөрөө дуулахгүй болохгүй юм байна. Бас тэр чих гоё юм ярьж байгаа. Би 30 хүрсэн мөсгөө гэдэг дуугаар ер нь 30 гарсан залуу дуулах юм байна тийм ээ. Тэгээд ахын дуулчаал 20 идтэй дуулж чадахгүй гээд. Тэгээд уран бүтээлээ өөрөө дуулахаар шийдээд тэгээд дууссан. Тэгээд хүмүүс тэгдгийн тэр нэг би бол дуучин шагаа ягаа нөгөө гурван бүлүүн хамтлагийн энэ бол миний зохиосон дуу 30 хүрсэн мөсгөө гэдэг би дууныхаа хийлдэг л дээ. Тэгээ тэрийг хүмүүс ихлээр сонсоод нэг сонин дууны тамгач юм шиг те ийм хэлэх шаардлага байгаа мó гэж хэлчихсэн. Би заавал хэлэх шаардлагатай гэж бодож алмаар хэлсэн бохоггүй. Эдгээрт бол мөнгөн шагаа гэдэг биш бас мөнгөн шагаа штэ. Шагаал гэдэг болохоос яг хэлсэн дэр мөнгөн шагаа. Тэгээд нөгөө нийтийн дуучин гангараад болдог мөнгөн шагаатай андуурагдаад болдгоо. Дээрээс нь яг бол намайг хүн танихгүйсэн бохоггүй. Шагаа мөнгөн шагаа гэхээр 3 өдөр хамтлагийг бол одоо маш олон хүмүүс таньд дуун сонсдог. Тэгээд одоо ягаа нөгөө 3 өдөр хамтлагийн тэгээд одоо 3 өдөр хамтлах гэж онцлоод шагаа гэж өөрийгөө онцлоод энэ бол миний зохиосон дуу гэж онцсон. Ягаад гэсэн бэ гэвэл хуучин нөгөө өмнө нь бас нэг уран бүтээч дуулсан. Ахаж 2 3 хамтлаг дуучид бас дуулах гад байсан байхгүй. Тэгээ нэгээ бас энэ чих хэцүү манайд ч оюуны өмчгээд юм хэрэгжээд хэцүү шүү дээ. Тэний тэр дууч аюу гой хамт дуу байна. Ахаа тантай тангараг тасарсан ч яг тэр дууг чи бид нар дууллаа шүү. Манай бас дүү хамтлаг хүртэл энэ дууг дуулах гэж явж ирсэн юм бас. За ер нь болохоо байж байгаа юм байна. Өөрөө энэ дууга тамгалал өөрөө л амьдруулах хэрэгтэй байна гэж тэгээд хурдаг ажилдаа орсон. Өөрөө дуулсан. Маш олон хүн тархах хугацаанд хүрч хийдүүлсэн. Сайхан залуугийн харцан дэрэгдэн явтаа жаргалтай. Манай 3 дуу хамтлагийн 30 хамтаа вижигээ гондоо хүчрэг бол гой дуунууд хит болж хат бид нар их өөрхөн өнгөрдөг урмаа авдаг гэсэн байхгүй. Энэ тоглолтын шоу өдөрт оролцсон. За энэ хамтлаг дээр энэ дуучин дээр хүмүүсийн зэрэглэлийг зарлангууд ямар сонсогдох вэ те. За бид нар дээр яах нь вэ те. Аль 3 бүдүүнгээ зарлангууч. Зэрэглэлд амар орилдог байж билээ те. Одоо шагаа гээл ингэнгүүч бас сүртэй штэ манай хүүхнүүд чинь 30 гарсан мөсгөөч чинь бас амар хүлээж авна штэ. Тэгээд дугаа дуулангууч амар гоё гарч ирэл бүжиг зайл. Юм гоё. Тэгээ яг уран бүтээлээрээ бас дамжиж олон хүнд тийм ээ ухаарал. Тэгээ олон хүмүүст бас их сайхан өөрийнхөө төлөө хичээх юм хүсэл мөрөөдөл хандлагыг бас үзүүлж чадсан гэж боддتي. Тэгээ нэг олон хүмүүсийн комментээс харж ясныг өсгөө бичсэн байсан. Энэ дуу гарснаас хойш би тийм ээ гэртээ гонж готор суух хойш би гараад тийм ээ нүүр одоо амаа сайхан будаад гоё хувцас өмсөөр гунхаар алхах дуртай болсон гэж. Тэгэхээр бас дугаараа дамжуулж бас тийм ээ бас юм сайхан хүмүүст эрэг хандлага өгсөн гэж боддоо шүү дээ. Та ая зохиодгоо ер нь анх яаж мэдсэн бэ? Би юу яад үсэн юм аа. Нэг жоохон хүүхэд байхын тийм хөгжим дуртай. Манай Эрдэнэттэй байдаг байсан. Эрдэнэтгээр ороод байсан. Тухайд. Орт 1 гээд Орсын сувг гардаг. Тэрнгүүл дандаа юм эстрад хамтлаг дууч гардаг. Тэгээ тэрийг аяг үзэх дуртай. Шинэ жилийн баярын хөтөлбөрт аягүй гоё тий. Тэрийг үзэл ингээл юм дуунд аягүй дуртай болсон. Ер нь багын нэг тийм эстрадлаг хүүхэд байсан тий. Тэгээд тухайд ч манай харан хамтлаг, хурд хамтлагууд гараад гой дуунууд хийт болоод тэгээд
boy band хамтлагууд тийм ээ гадаадын Backstreet Boys гээл Монголоос одоо Камертаа номер таст салхи сүнс гээл ингээл гараад гоё байлаа шүү дээ. За ийм гоё уран бүтээж болох гэж чинь мөрөөдөл. Тэгэл яалцчгүй айдуу зохиож ирсэн. Миний хамгийн анхны яг бол одоо анхны зохиосон дуу гэвэл хүүхдийн дуу зохиожсэн бохоггүй хүүхд байхдаа. Тэгээ тоонд би дуртай гэдэг. Тэгээ тэр тоонд би дуртай гэдэг нь тухайн нэг тийм зохиолчдын эмхтгэд ийм номон дээрээс тэр тоонд би дуртай гэдэг шүлэг олж аваад тэгээ би зохиожсэн бохоггүй. Одоо тэр шүлгээ ганцхан бадаг сандаг бохоггүй. Бусад бадагуудын сандаггүй. Тэгээ тэр зохиолч нь ямар зохиолч байсан, ямар ном байсан ч одоо мартцсан бохоггүй. Тэгээд нэг тэгж явж байгаа. Тэгээд хамтлаг байгуулъя гэл ингээл явж байхдаа бас одоо дуунууд зохиож ихэлсээ гитар хөгжим сураад гитар дээр холын чимэн гэж дуу байдаг. Тэр дуу хамгийн анх зохиожсэн. Бас их түүхтэй. Улаанбаатар хот дээр хамтлаг байгуулах гэж ирчээд бүтдэгвэ. Бүтэхгүй яжснаа бас нэг хүнтэй танилцчихжээ тэр чинь бас. Тэгээд бас дуу маань эзэнтэй байхгүй. Тэгээ нэг нь хотод тэр нөгөө танилцсан бүсгүй маань охин маань их юм да. Тухайн үед бол тийм ээ хотод амьдардаг, би Эрдэнэтэд амьдардаг. Энд хамтлаг байгуулах гэж одоо уран бүтээл хийх гэж ирээд бүтсэнгүй. Буцаад явлаа. Тэгээд Эрдэнэт одоо хот хоёроос хоорондоо захиа бичдэг, ярьдаг нэг юм түүхтэй гоё тийм. Тэгээд холын чим гэдэг дуу зохиожсэн. Холын чим. Асинасаас чамайг өрсөж сон би. Авраг болчихоёо амьдрын жаргаж суусан. Холын чим нь хүрээд ирдэгч болоосаа хонгор чамтайгаа мөдхөн олзох юмсан гэх. Хамгийн анхны зохиожсэн дуу. Тэгээд тэрнээс хойш зөндөө олон сайхан уран бүтээл зохиосон байна шүү дээ. Хамтлаг дуучид бас танаас ихэд дуу шүлэг авдаг юм билээ шүү дээ. Тий авч байгаа. Тэгээд би нэг ахтар юу яагаад бусад хөгжмөн зохиолч, ая зохиогч гэдэг шигтэй. Хөгжмийн зохиолч, ая зохиогч тэрний аялгуу гэж хэлүүлдэг шүү дээ. Тамгуулдаг ч шүү дээ. Ер нь их олон ая дуу зохиосон гэдэг чинь хэлдэг юм дөө. Тэгээд 2004 онд би анх 3 бүдүүн хамтлаг гэдэг хамтлагтай танилцаж байсан юм байна. Хоёулаа ч бас FM-ээр нэвтрүүлэг хийдэг байсан хамт. Тэрийг би бас сая ирж байхдаа бодчихлаа. Тэ дүү маань тэгэхэд 20 идтэй 20 хүржсэн юм уу да. Тий яг л. Би 20 идтэй байж аа тий. Та хэд тийм амар бүдүүн тийм байгаагүй шүү дээ. Би энэ ах нар яагаад одоо ийм нэр өгсөн юм гэж. хамтлагтаа 3 бүдүүн гэдэг нэр өгчтiin. Тэгээ өөртөө болохоор нэг амар бүдүүрээдсэн юм байхгүй л байна даа л гэж боддог. Хамтлагийн нэр чих утгатай, учиртай. Бид нар хамгийн анх Tact 3 гэдэг хамтлаг байгууллаа. Дараа нь Sky Zone гэдэг хамтлаг Эрдэнэтэд байсан. Манай Sky Zone хамтлагийн дуунууд одоо 38 та Холын чим гэдэг хоёр дуу болохоор манай Sky Zone дуу واخгүй. Уг нь бол тэгээд одоо Эрдэнэтийн FM радио нөгөө чарт хийц шалгуурал манай дуунуу шалгарч идэг. Тэгээ бусад нөгөө мундаг сая миний яриадээс хамтлагууд маань 2 3 дугаар орно гэдэг юм байлаа шүү дээ. Тэгээ байжсаа тэндээс Улаанбаатар руу орж ирээд манай хуучин дээр Sky Zone хамтлагийн одоо манай 3 бүдүүн Эрдэнэ дээр байсан. Тэгээд Эрдэнэ дээр очихгаа олж аваад ингээд 3 бүдүүн гэдэг хамтлаг ер нь байгуулагдсан түүхтэй л дээ. 3 бүдүүнээс өмнө бас хөөрхөн нэр өгчөж байна. Бас англи нэр өгч байгаа. Freeman гинэ. Тийм Freeman гэсэн. Тэгсэн чинь тэгээд одоо Freeman их авахгүй байна. Тэгээд нэрэн дээрээ ярилцаад уран бүтээлчдэд дээр зөндөө олон хүмүүс бас хамтарч яриад тухайн үед тэгж байж байгаа л 3 бүдүүн гэдэг нэр өгсөд. Тэр нэрэнд би анханасаа их дургуй байсан. 3 бүдүүн нэрэндээ би чинь дургуй байлаа шүү дээ. Тэгээд одоо чиний хэлгэр тийм бохгүй юу тий турхаа залуучууд шүү дээ үндсэндээ тэгээ одоо өөрсдөө тий 3 бүдүүн гэж нэрлээл хүмүүс юу ч бодох юм гээл их дургуй байдаг гэсэн. Одоо л яг ч тэгээ дуу маань хийт болоод энэ нэр маань бас тийм ээ бидний бас одоо хамтлагийн энэ нэр маань бас олон хүнд хүрээд одоо бол юм ичээ зоох гэж бахархдаг шүү дээ. 7 оны үед юм уу да 6 7 оны үед нэг UB Palace-ны арга хэмжээгээр оролцохоор болоод дөнгөж байгуулагдаад өөрхий 2-3 жил болж ирсэн юм шиг. Тэгэл дом мөний холигтой хит болоогүй бас. Харин нөө гарч ирэх гэж нэлээ удсан. Нэлээ удсан шүү дээ бид нар ч өөрхий. Тэгээд нэг UB Palace юунд тавалтанд оролцох гол. За ингээ таах яг хөө 3 бүдүүн хамтлагийн өөрийг алгасан чинь хүмүүс нэр хитл инээж вүлээ. Хошин шиг хамтлаг гэж бодсон юм уу сая гэвэл. Тэгэл нэг амир 3 бүдүүнгээс инээгээл хүмүүс нэг сонио 3 хөөрхөн бас ч нэрэндээ дасаад жоохон хөөрхөн бондож эхэлж байгаа тэр үед чинь. Тэгжээч билээ. Тэгээд дараа нь уран бүтээл дуунууд маань хийт болоо те. Тэгсний дараа уран бүдүүн гэх чи юу инээх тийм ээ хүмүүс чинь орилолт нь алгатаач амар хүлээж авдаг шүү дээ. Тийм болж тээ. Тэр сайхан хүлээж авдаг хүртэл ер нь ямар замыг туулсан бэ?
5 онд 1000 кг цомгоос маань цуг алахыг чамаа хүлэе гэдэг дуу хоёр л хүмүүст хүрсэн. Гэхдээ амар хит болоогүй байхгүй. 2009 оноос бидний 38 таа гэдэг дуу хит болж тийм ээ. Тэгээ бидний ер нь хамтлагийн гоё дунд араас хит болсон шүү дээ. Тэр замыг дуулах хэцүү байсан шүү дээ өөрхий. Тэ. Тэгэл авсан цалин ажилтгийг авсан цалин мөнгөө уран бүтээлдээ зарцуулна. Панорам хоолойныхоо бичлэг зарцуулна. За тэгэл юуг нь нухуу FM-ээр зоолгоно гэж ярьдаг да. Тий. Одоо ч байдгийн пэлээ. Тий шинж гарч ирж байгаа залуучууд дууга зоолгод юм байлээ. Мөнгө төлж явуулдаг. Цуг алхахыг ярьжээстэй яг зоолгодог гэсэн шүү дээ тий. Тийм ээ. Тэгэл одоо тэгэл тохойж бас дууга хүртэл зоолгож үзчихлээ. Тийм мөнгө төлж одоо хөрхөөд ажлыг л авсан цалингараа л тий. Тэгж байгаа ш. Тэрнээс бид нар ямар юм тийм тоглолтод оролцоод мөнгө цаас авах гэж юм байхгүй шүү. Тэгэхээр л одоо гарч ирэхийн төлөө л тэмүүлж байсан. Тэгээ FM-ууд нөгөө утсаар юу авдаг? Дууны захиалга авдаг. Өөрийнхөө дууг захиалнаа. Өөрийнхөө уцтаад тэр хамтлагийн тэр дууг захиалах гэсэн гээд тийм байдаг л байсан шүү дээ. Хөгжилтэй тэгэл бас их том уран бүтээлч продюсер хүн тийм ээ. Бидний таньдаг хүн тэгжсэн шүү дээ манай хамтлагийг. Энэ уг нь их гоё дуулдаг хамтлаг. Айгуу гоё дуулдаг гоё залуучууд тэгээд даа чи нэр нь явахгүй. Гурван бүдүүн гэхэр яаж огтуд авах юм бидрийг. Тэгээ нэрнээс нь л жоохон засмаар байна гэжсэн. Манай Лемена хамтлагийн MC хүртэл бид нар бас гоё санал тавьжлаа. Өч таад одоо шууд 1000 кг гэл гаргацсан юм чинь те. Одоо юу гэдгийг ахаад нэг ийм өөр гоё нэр өгөөд тураад өрсдөг. Бүр тураад. Тэгээд ингэх юм та нар бүр гоё болно шүү дээ. Гэхдээ ингээл те жишээ нь. Тухайн үед бол тэгээд уран бүтээл дуугаа хүмүүс хүргэхэд бол бас зөндөл олон хэцүү даваа нухчааг туулж ирлээ шүү дээ. Тэгээ нэг гоё энэ зүйлийг ярих дуртай хүмүүс сонирн байж магадгүй. Гокийн одоо мал малдаг, тусдагаж жоо 1000 хонь малдаг. Малчайл өгтөө л хонь хариулдаг. Өөднөө аяг хэцүү. Тэгэл хоньны бичээрт дууга зохиогоо, шүлгээ зохиогоо. Тэгэл 1000 хоньоо 1000 зэрэгтэл байна хүн гэж бодоод. Аяндаа тоглолт хийх үү? Тэгээд бүр амар ингэж яадаг гэсэн юм ба штэ. Мөрөөддөг үстэй гэж. Тэгээ нэг шилбүр мэлбүртэй явна. Тэрийгээ ингээд микрофон болгочихно. Яг л юм. Тэгээд нэг хад мад өндөр юм дээр гараа зогсоч чинь тайз гэж боддог. Би тэгж би мөрөөдөж тэгж уран бүтээл хийхээс ингэж шатаж тэмүүлжсэн. Эцэг нэгэн цагт би тийм ээ. Сайхан уран бүтээлч болоод олон сайхан дуунууд зөхиод уран бүтээл дуу маань олон хүнд хүрсэн. Яг бодтойгоор би яг ингээд энэ тайзан дээр олон хүмүүс тийм ээ шуугилж орилдсон ийм сав үе надад байгаа гэж битгэдэг гэсэн. Шагаах бас нэг өвөрмөц цуглуулгатай шүү дээ та. 100 өрсөн шүү дээ миний виски каникууд. Тэгээ манай гэр нэгт гэдэг юм байхгүй зүгээр вискийн тавилга байсан. Виски маань тавилга болж харагддаг байсан. Хоёр ийм полктой тэгэл ерөөс битүүнг өрчдөг байсан. Тэгээ би нэг юу яагаад вискинүүд аюу хайртай юм хараал тэгэл төв мөнийг бодоол тэгээ судлаад тэр хаа тэгдэг байсан. Тэгээ байжснаа манай олон жил уулзааг бахнат уулзахгүй. За манай гэрт ирээд ахыгаа дайллаа. Тэгэл ихсэндээ нэг виски бэлгэллээ. Тэгээд хоёр виски задлалаа. За тэгэл цогцолго маань ерөнхийдөө задарсан гэхүү дээ. Тэгээд гэрт ирсэн хүмүүс эдэртээ бэлгэсээр одоо ер нь шовтарч байна да. Баг машины үнэтэй виски байх шиг байсан шүү дээ. Тэр дотор ч байсан ш 5 сая төгрөгийн үнэтэй коннектор үүдгэлсэн. Одоо таныг ингээ харахаар нэг нүдний шилний хоббитой болцсон байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Одоо тэгээ ер нь юм штэ. Нүдний шилгүүгээр намайг хүмүүс танихгүй. Уг нь бол хүмүүс чинь тэ нүдний шилмэл зүүж одоо өөрийнхөө зүр сарыг халахдаг ч юм уу. Эсвэл одоо яадаг чинь тэмээ ингэдэг юм шиг байлаа штэ. Тэгсэн чи би болохоор нүдний шил одоо гадуур би ингээ нүдний шилгүүл явдгийг дандаа тэ. Гэвч тоглолттой одоо уран бүтээл янз бүрийн юмд байнга шил зүүдэг. Тэгвэл энэ нөгөө гэрлүүд бас ингэ нөлөөлдөг байхгүй юм гэсэн. Ерөнхийдөө байнгын шилтэй байдаг. Тэг яг клип дуу те зурагт телевизээр дандаа шилтэй байгаа тий. Тэг шилнүүд ер нь цуглуулад эхэлсэн. 15 жилийнхаа ойд зориулж хамтлагийн зүгээс ямар нэгэн төлөвлөсөн ч гэдэг юм уу үзэгчтэйгээ уулзах ийм зүйлүүд байгаа юу тоглолт хийх үү? Тэгээд одоо л яг би тэд тусдаа уран бүтээл дээр ажиллаж байна. Ойр дүн хамтлагийнхантайгаа уулзсангүй. Тэгээ яг ер нь бол айл нь бас бодож л байгаа. Ямар ч гэсэн нэг ер нь нэг миний бодол бол юм. Тусдаа гой цомог CD гаргаад их гой тийм уран бүтээлүүд хийгээд бас олон хүмүүст хүргээд тэгснийхаа дараагаар бас гой уран бүтээл дээр ажиллаад
Тэгээд нэг сайхан бас фэнүүдтэй бидний дуг сонсох дуртай хүмүүстэй зориулж нэг тоглолт хийх байхаа. Одоо л төлөвлөсөн ярьсан юмсан байхгүй. Тэр фэнүүдийн хандлага ер нь яаж мэдрэгддэг вэ? Амар шүү дээ. Яг амар шүү дээ. Би ингэдэг байхгүй. Бид нар фэнүүд гэж яхаас ичдэг байсан. Тий. Сайхан хүртчихдэг байсан. Фэн гэж яхаа таашиж юм. Тэгээ яат ч фэн юм билээ. Хандлага амар шүү дээ. Тэгээд орон бүтээн хамтлагийн фэн байна те. Шагагийн фэн байна. Шагагийн фэнүүд бол тэгэл дандаа хүүхэн үүд шүү дээ. 30 хүрсэн мөсгөчүүд те. Манай хамтлагийн фэнүүд бол яг тийм нэг тийм одоо яг тийм дандаа гэр бүл амьдрал тийм ээ. Одоо их сайхан амьдарч байгаа тэгээ их тийм гэр бүлүүд их байдаг тийм ээ. Ер нь бол яг хаа их хвчлэн тийм байдаг. Ер нь бол бидний уран бүтээл дууг сонсож байгаа хүмүүс бол одоо хүүхдүүд ч байдаг тийм ээ. Хөшин одоо ахмад настай эмээ өвнөрч байж байдаг, залуучууд ч байж байдаг тийм ээ. Нэг нас харгалзахгүй бидний дууг сонсдог. Тэгээ яг хаа хүмүүс янз бүрээр бас яриад байна. Нийтийн баг зохиолын дуудуулдаг хамтлагч гэх шиг тийм ээ. Уг нь бид нар хичээгээд эстрад дуулаад байгаа юм. Яг хоо эстрад маань яг бас Монгол аялгаутай юм уу те бас гэж боддөө шүү дээ. Арайч бас нийт гэж хэлж болохгүй баха. Би бас тэгж боддөө. Баярлалаа. Тэгээд хоёлаа дахиад хэсэг хормын дараа яриагаа үргэлжлүүлье. Алганыхээ ток шоуны ивент тэтгэгч Тоглог шоп дэлгүүр хамгийн хямд бөгөөд чанартай тансаг гэрахын бүтээгдэхүүнийг та Home Plaza улсын их дэлгүүр дэх манай салбараас сонгоорой. Тоглог шоп дэлгүүр. За алганыхээ ток шоутай хамтаага үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид 3 бүтэн хамтлагийн гишүүн Мөнгөн Шагаатай энэ өдөр ярилцаж байгаа. За тэгэхээр энэ хэсэгт бас зочны хувь хүн тал руу илүү бас хандаж ярьдаг л да. Тэгээд таныг одоо ламгийг ер нь хүмүүс нэлээд сайн мэддэг бах тий. Тэ яг сүүлийн үед яг ер нь уран бүтээлч гэдгээр олон хүмүүс харагдаж байгаа шиг байна. Ер нь бол яг бүр багасаа шүү дээ. 1991 он юм уу 90 он юм уу 91 он баха. Дөнгөж тийм ээ харсан амьсгал гээл шашин шүтэх ирэх нэг чөлөөтэй болоод тэгэл тэр үед би сургуулиас маань ээж маань гаргаад тэгээд намайг авчиад хийдэд оруулж ижүүлээ. Тухайн үед их олон сайхан өвгөн дамнар байсан. Одоо бидний уншаад чийжлэхгүй тэр олон бот тийм ээ ийм номнууд тэрнээ чийж уншдаг. Чийжэндээ нөгөө бүх судар намаа баримтаглаад ингээ хадгалцсан. Тийм сайхан өвгөн номнарын шав болж идэж шавж ижүүлээ. Тэгээд тэр үеэс яг хоош хөдөө гадаа гээл ингээл уран бүтээл гээл ингэж явж байгаа л завсардаж явж байгаа л Улаанбаатарт ирээд хамтлагаа байгуулж байхдаа шашныг сургуульд эсэж төгсөж байсан. Найз нөхөд амнартайгаа нийлээд төрийн бус байгуулах олон хүмүүс тусалдаг. Тэгээд тийм одоо ашигын бус гэж ярьдаг тийм ба тийм төрийн бус байгуулаад одоо хүртэл явж байгаа. Тэгээд одоо бол яг хэвээр уран бүтээлээ ингэж хийгээд энэ тал руугаа одоо энэ уран бүтээч дуучин гэдэг ийм ажилтаа бол ерөнхийдөө хамаг одоо цаг зав бүх зүйлээ зориулж байгаа болохоор нөгөө тэр ажил төрлөөнүүдээ өнгөрт орхисон гэж хэлж байна. Гэхдээ орхисон гэдэг нь болохоор одоо юу гэдэг бүр хаячаагүй л дээ. Тэгээ хүний одоо тэр өдөр тутмын уншлага, бясалгал тэгээ өстө цаг үйл бүх юмаа өдөр болгонд хийдэг. Аяг бол одоо хүмүүсийн одоо харж байгаагаар тийм ээ. Эд орон шавлаал сахил сангаар сахиал тийм ээ. Тэгэл одоо өдөр тутам хурал номдоо яваач гэх юм ингэж байж байгаа асуудал байна. Их хвчлэг урам. Яг ер нь бол нэг дүүцэн өдөр үз гэж ярьдаг да. Тэмдэглэлт юм уу тийм ээ сайн өдрүүд гэсэн. Тэр өдрүүдээр бол хэд орондоо очиж тийм ээ нэг хэд дээр мөрөгдөг гороолдог. Бол хэвээрээ. Бас тэр өөрийнхөө шин номын ажилд оролцсноо. Хаяада нэг. Та нэг хэсэг бас нэг энерги судлаад байсан. Тэгж янз юм хийдэж штэ. Тэгээд яг нөгөө шашин гэдэг энэ хогтгоо маань өөрөө ойрхон бохгүй. Тэгээ хүний аура энерги гэдэгтэй ер нь бол
Оросын эрдэмтэд хүний аура энергийг одоо онцлох тийм ээ 3D-гээр компьютер дээр дүрсийг одоо гаргаж ирж харуулах ийм одоо програм ийм аппарат бүтээсэн баггүй. Анх хэдэн он гэдэг үлээ. Тэгээд Монголоос баг хамгийн анхны хүн болж би Москвад сургалтанд хамрагдаж сурж ирсэн. Тэгээд тэрийгээ төгсөж ирээд 2009 онд анх үзчихсэн. Одоо энэ гадуур байгаа аура энергийн төв мөгөд юу ч байдаггүйсэн. Тэгээд би гэрлэн биеийн онцлогоо судалгааны төв гэж байгуулад одоо ч гэсэн тэр байгуулмаар байдаг. Яг би өөрөө шашин судлалын хүн учраас надад их ойрхон бохгүй. Ярахад их амархан, тэр онцлоход их амархан, шашинтай холбох юм бол бүр их гоё гарч ирдэг байхгүй. Тэгээ бас нэг сайн хүмүүс бэлдсэн шавнар. Тэгээд тэдэртээ сайн зааж өгөө. Тэгээд ингээд за ажилласаа хийгээд ингээд орхицсан гэж. Гэтэл ер нь бол одоо өдөрт бол нэлээд уцтай шүү над руу. Судалсан оншилсан тий. Та аав ээжийнхаа хинтээ илүү адилхан бэ? Ер нь таны одоо гэр бүлийн хүүхэд насны тэр хүмүүжил төлөвшлийн онцлог ч гэх юм уу тий? Яг ингээд харах юм бол ээжтэйгээ ч илүү адилхан юм шиг. Тэгээ одоо явдал, суудал, зан характер тийм ээ, ярианы өнгө тийм ээ. Энэ тал нь бол аавтайгаа адилхан. Манай аав ээж аав маань Увс аймгийн Тариалан сумын хүн байсан. Ээж маань Болгон аймгийн Тэшиг сумын. Тэгээд тэр нэг хоёр тийм ээ сайхан үзэсгэлэнтэй, сайхан байгальтай, ийм сайхан хоёр газарт төрсөн аав ээжийн бас хүү болж төрчдөө. Би ч айлын ганц хүү штэ. Ганц хүү гэдэг нь яг нөгөө ганц эрэгтэй байхгүй тий. Хоёр эгчтэй, хоёр дүүтэй. Тэгээд аав ээж хоёрынхоо бол одоо хүн сайхан тусалдаг өгөөмөр тийм ээ. Тийм сайхан зан чанарын дураасан гэж боддог. Өөрөө та хэр сайн аав бэ ер нь? Сайн байхыг хичээдэг штэ. Их нэртэйгээ тийм ээ. Хоёр хүүхдтэйгээ амьдарч байна. Их нэрийг маань Иргийг маань Эрдэнэ заяа гэдэг. Хөх хоёртай. Ингээл амьдарч байна те. Олон эмэгтэй фэнүүдтэй дуучны хувьд одоо эхнэрт бас жоохон зовлонтой байдаг болов уу? Зовлонтой л байдаг юм шиг л шүү дээ. Заримдаа ч бас тэгэл хэцүү шүү дээ. Одоо энд ингээд би одоо бодоод байгаа. Яах юм бэ энд ингээд тоглолтын энд очино. Хүмүүс дандаа зураг авах шүү дээ. Баян зураг авах шүү дээ. Тэгэл янз бүрээр авахулна л та тийм ээ. Тэ тэгэл ингэж авахулна, ингэж авахулна тийм ээ. Тэ ингэж авахулна. Дээр нэг санаандг бас ингэ авахулчихжээ. Тэр бас жоох асуудал болсон. Тэ. Санаандгүй ингэчих. Чи намайг нэг ингэдгүүл юм байлээ гэсэн чинь өөрөө хайртай. Тэр нь яж хат бүр амар тэгцэн баач. Тэгцэн чинь гинэ. Ингээд бэлгүүсээр нь тэрчжээ. Санаа би тэргээ дараа нь харж байгаа. Тэгс нөгөө фэйсбүүкээр явчихгүй. Тэр нь бас яг бодолтой зураг авахгүй болохгүй юм байлээ. Бас нэг эмэгтэй пенээс маань надад нэг захидал ирүүлсэн. Шагаа гэж яасан гэсэн. Хүнтэй зураг авах гэж байгаа айтайхан авахулаа. Хамаагүй хацар нүрээ бити нийлүүлээд авахулаа. Тэ? Бас яг хүмүүс янз бүрээр бичсэн байх шүү чамааг. Тэгээс яг хүмүүс бас тэгж болохгүй байх л та. Нэг бас фэн бүсгүй бас ингэж авахуулангуудаа бас өөрийгөө надтай холбоод бас тийм ээ. Тэгээд юм бас оруулсан байл гэсэн л тэ. Тэгээд яг ихнэр маань бол ойлгодгийг. Тэ тэгээд уран бүтээлч хүн мэдээж ирэх тийм ээ. За дуусан дуун тийм. Бас ярина шүү дээ. Айлгуутай тэгэл охтуудтайгаа бүсгүүчүүдтэйгээ хүнөтгийг ингээм ангацж байгаа ирүүж гэх шиг. Бас хөрхөө хийлээ шүү надад. Тэгээс ойлгодог тийм ээ. Тэр миний хамгийн сайн уран бүтээлийн зөвлөх манай ихнэр. Залуугийн л ер нь нэлээд ганган л байсан да миний мэдхий. Ганган байсан гагамс. Суулын хүмүүстэй бас хувьд тэгээд ер нь бид нар хамтлагаараач тэр ер нь залуучууд нэг тийм стилтэй байсан шүү дээ. Чөлөөтэй өргөмөд хүмүүстэй тий. Ягаад би хипхоп хувцас гэж асуусан гэхээр нөгөө Afterlove хамтлагийг бас Эрдэнэтээс одоо ирж хотод Улаанбаатарт тийм ээ хүмүүсийн танил болоход та нарын оролцоо тусалцаа нэлээд байсан уу? Тий, ер нь байсан. Гэж харагддээ шүү дээ. Байлгүй байх. Тий, дүүнер маань бас их Улаанбаатарт ирээд бас яалтч манай Эрдэнэтийн дүүнер ах нартаа бас би найз байсан. Тийм ч учраас Эрдэнэтийн нутгийн эдгээрээ тийм ээ. Дүүнерээ бас дэмжсэн. Энэ дээрээ уран бүтээл хийхэд нь бас зүгээр яг өөрийнхөө хэмжээнд тусалж л байсан. Тийм их мундаг биш ч гэсэн янз бүрийн уран бүтээлчтэй холбоол танилцуулаад тийм ээ. Тэгэл анхныхаа уран бүтээл хийх тэр
цаг үед нь бас хамт байгаа л зөвлөлдөө бид нар ч бас нэг дуу хамт гаргасан шүү дээ. Тийм. Аз жаргалын төгсгөл гэдэг. Мундаг хит болсон. Дараах нь нөөв нэм амтлагтаа дууссан анхны амьдрал гэл. Тэгэхээр бас амьдралаас шүү дээ тий. Анхны амьдрал гэж хүмүүст байдаг. Бид нар анхны хайр гэж яриад байдаг. Анхны амьдрал гэж зарим хүмүүст байдаг. Гэдгийг бас тэр дуугаараа хөгжүүлсэн. Таны онгод юу нь ямар үед ордог вэ? Би ер нь хөвчл машин бариад явж байгаа шүү дээ. Яг ингээд дуу зохиоё гэл гитар бариа суухаар юм гарч ирдэг юм аа гэсэн. Тэгээд юу ягаал ингээд машин дэрэг мэрэг бариад ингээд хол замд хөдөөнүүд. Би дандаа ганцаараа явдаг гэсэн юм байна. Уран бүтээл дуугаа их тийм боломж олддог байхгүй. Нэг онгод монголчинко орж ирнэ шүү дээ. Тэгвэл янаар хүмүүстэй хорь янз бүрийн ярьсаар байгаа. Тэгээд дараа цаг ч өнгөрнө. Гэвч нэг хүмүүс гайхад хүмүүс ингээд эрдэнэ рүү ч юм уу явах гэхээр хантай гэл хүн авч явах. Жишээ нь би юус тэгдэг байхгүй. Айгуу сайн. Ингээд явж л гой аяа шүлэгнүүд орж ирнэ. Тэгээс зогсоол тэмдэглээл утасныхаа нөгөө voice төр тэмдэглэгээ хийж л авна шүү дээ. Биднээс нэг ах тэр мөрөглөө хөгжмийн зохиолч шүү дээ. Нот гэдэг ах юм тэмдэглэх мэдэхгүй юм чи. Тэгээд тэрийгээс утас муснаар хурааж аваад эсвэл балмалаа бичиж аваад тэгж ерөнхийдөө уран бүтээлүүд дуугаа зохиодог тэгж орж ирдэг. Яг хаяа маяа бас гоё шүлэг мүлэг хараад те гинт бас ингэж бас аяа их шиг орж ирдэг. Уран бүтээл төр төрөх одоо тэг гинт санаа гэдэг чинь одоо онгоц шүү дээ. Тэгээд би заримдаа хүртэл шүн мөн зүүдэлж чагаад унтж чагаад хүртэл янз юм орж ирэл би шүн мөн хүртэл тэмдэглэж л байсан. Сонирм уу? Сони харин тий. Зүүдэл дуу зохиогоо зүүдлэгддэг ерөөсө болдгоо. Тэгээс эрэнгүүтээ яа сая чи ямар аяа байлаа гэ амар гоё аяа байсан гэл тэмдэглэжсэн юм тал бас байдаг. За баярлалаа. Тэгээд хоёлаа дахиад хэсэг хормын дараа яриагаа үргэлжлүүлье. Үзэгчтэй алганы хэ ток шоуны шинэ дугаарыг та бүхэнд хүргэж байна. Нэвтрүүлэг хэсэг хором завсарлаад иргэн хүрэх болно. Алганы хэ ток шоуны ивент тэтгэгч Тоглог шоп дэлгүүр хамгийн хямд бөгөөд чанартай тансаг гэрээхэн бүтээгдэхүүнийг та Home Plaza улсын их дэлгүүр дэх манай салбараас сонгоорой. Тоглог шоп дэлгүүр. Үзэгч та бүхэнд баярлалаа. Алганы хэ ток шоу үргэлжлэн хүрч байна. Тэгэхээр энэ өдөр бид 3 мөдөн хамтлагийн гишүүн Шагаатай ярилцаж байгаа. Ингээд ярилцлага маань бас үргэлжлэн хүрч байна. За энэ хэсэгт бол мэдээж таны давтагдшгүй байдал, давуу байдлын талаар бас хоёлаа илүү төлхөө ярих болно. Таны ер нь бусдаас ялгарх давуу тал, онцлог тэр давтагдшгүй байдал юу юм бэ? Хийж байгаа зүйлтэй тийм ээ. Уран бүтээл одоо дуун дээрээ өөрийн гэсэн нэг тийм миний нэг тийм юу гэдэг гэж боддог. Ийм стил жанр гэж юм байдаг те. Яалтчгүй нэг юм одоо тийм донж маягч гэдэг юм. Тэр нь болохоор байж байгаа хөдөлгөөн царай зүс энэ биеийнх нь хөдөлгөөн гар уруу муруу ингэхээс гадна миний нөгөө одоо юу гэдгийг дуулах тэр нэг арга барил энэ ярьж гэдэг юм уу тийм ээ. Стил вибрац нарай өөр гэж боддог. Яг бол би бол юу гэдгийг мэрэгжлийн одоо урлагийн сургууль, хөгжмийн сургуульд сураад одоо юу гэдэг багшаар заалгаад тавиулцсан хоолойтой биш байхгүй тий. Амьсгалын дасгал юм уу эсвэл гаамч гэдэг юм янз бүрийн гэхээс илүү зүгээр л яг байгалаараа дуртай хөгжимд дуртай урлаг дуртай болохоор энийгээ бол одоо хоббигоо өөр зорилго тийм ээ тэмүүлэл ажил хөдөлмөр хүсэл мөрөөдлөө болгоцсон ингэ явж байгаа байхгүй. Тэгэхээр яалтчгүй өөрөө хичээсэн тийм ээ өөрөө хичээж л ингэж л би дуулж хөгжимдөж ингэж л би хүмүүст хайдуугаа хүргэнэ гэж ингэж боддог. Энэ маань бас нэг бусдаас өөр тийм ээ чанар байх гэж боддог. Чөлөөтэй байхыг бас боддог. Маш чөлөөтэй байхыг хичээдэг. Яагаад гэвэл заавал ингэж зогсоод ч юм уу те. Эсвэл заавал нэг юм байх ёсгүй. Чөлөөтэй байх ёстой гэж боддог. Тэгээ бас ганган хянцэр бас тэр уран бүтээл урлагаас хүндэлдэг байх ёстой гэж ойлгодог. Тэ. Тэгэхээр одоо юу гэдгийг манайхан нэг юм амьд хөгжим хадлаг гэдэг нэг авсаас идэмнүүд ингээд гитар ингээд тоглоод бэж идэх байхгүй. Ямар ч хамаагүй хувцас өмссөн. Тэрийг болохоор бид нар үүд амьд хөгжим хадлаг юм чи ямар хамаатай юм гэдэг юм. Ойлголттой л та. Би бол тийм болохгүй гэж бодож байгаа. Гоё байх хэвээр, тайзыг хөндлөдөг байх хэвээр, уран бүтээл урлагаа хөндлөдөг байх хэвээр. Энгийн зүгээр өмссөн ч гэсэн гоё тэр стилтэй, гоё донжи маягтай ийм байх хэвээр байхгүй. Тэрнээс биш одоо юу гэдгийг тийм ээ амьд хөгжим хамтлаг гэхээр бид нар эстрад юм уу, ийм амт гэхээр өө нэг дуртай хувцас өмссөн гэж бийж болохгүй шүү дээ. Гэж боддог. Тэгэхээр уран бүтээлийн хувьд нэг тийм тий. Амьдралын хувьд гэх юм бол устдаас одоо ялгарх зүйл их юм бол ямар ч гэсэн аливаа зүйлд төвчээртэй бас хүлээцтэй
Яг зарим үед хэлэх ёстой үгээ хэлцдэг. Ийм байх юмсан гэж боддог. Ялгарх зан чанар гэх юм бол тийм ээ. Орос хүнийг ямар ч байсан хүнийг хүндлэхийг хичээдэг. Баян ядуу, эртээ төртөө хинж үж болно тийм ээ. Хүн юмчээ орчлон дээр энэ хорвоо дээр бид нар тийм ээ энэ цаг үед хамтал төрөөл ирцэн л уулзж байгаа хувь тавилангаараа тийм ээ урдын эрүүлөөрөө энэ насандаа уулзж л байгаа юм чи бас учрал эрүүл үйл байгаа шүү дээ. Тийм энэ чинь хинтнийг ч гэсэн хүндэлж хайрлахыг л хүсдэг. Хинтэй ч гэсэн нэг зангаараа л харьцахыг хүсдэг. Ер нь манайханд бас нэг юм янз бүрээр байдаг шүү дээ хүмүүс залуучууд тийм ээ. Чи өөрийгөө мундаг гэж ойлгож байгаа бол чи мундагуудтай харьцсан, мундагуудтай нийлчихлээ. Тэгээ философийн юм яваад идэв шүү дээ тийм ээ. Миний хувьд бол эсрэг би мундаг байж болно тийм ээ. Я мундагтай би харьцаж болно. Мундаг биш ч юм уу. Хин нэгнтэй ялгахгүй л харьцаж тийм ээ. Хүн бас туслах ясл гэж хичээдэг. Хөдөө орон нутгийн үзэгчтэйгээ бас хамтлагаараа уулзаж үзээгүй юм биш үү те. Тийш бид ерөөсөө ярьсаар байгаа л 15 жил болсон юм шүү дээ. Маш их бидний олон тийм ээ дуунуудыг сонсох дуртай маш олон хөдөө орон нутгийн сонсогч мэнүүд маань хүлээж идэг. Ер нь хүсэлтүүд бол их ирдэг үстэй. 30 өрсөн мөсгөөгийн уран бүтээл маань хит болсон цагаас ер нь маш их одоо хүсэлт ирсэн. Хамтлагаараа ирээч. Ганцаараа ирээч. 30 өрсөн мөсгөөгийг тоглолт тавигдах уу? Тийм ээ. Тэгээд хөдөө орон нутгаар одоо явах уу гэх юм. Тэгээд би нэг бодсон бохгүй. Би одоо нэг хаашаа тийм. Хөдөө мөдөө тоглол явна. Бараг бодлоох тухайн юм боддог ус. Гадагшаа урилга зарлах гадагшаа авчдаг. Улаанбаатар хот баг өдөр болгоно шүү дээ. Тоглолттой байдаг болсон. Тэгвч амжихгүй тэгэл энэндээ гэж ханчаад байна шүү дээ. Тэгээ бодоо байжсэн 2-3 бас продакшн зохион байгуулагч нар зохион байгуулалтыг санал тавьсан хүлээж авахгүй л байгаа гэсэн. Энэ жил адилхан бас санал тавьсан нэг байгууллага бас продакшн санал тавиад. Эхний ээлжинд 21 аймгаар тоглолтын зохион байгуулъя гэсэн. Тэгээд энэ саналыг хүлээж авсан. Тэгээ бас их хэрэгэлзээтэй хүлээж авсан. Тэгээд нэгэд хүлээгээд авсан учраас одоо бол нэг өсөндөө бас тийм ээ. Бас тогтолж байгаа. Бас нэгэн л одоо явах нь шийдэн гарцсан учраас одоо бас бэлтгэл ажилдаа ороод явж байгаа. 4 сарын 20-наас эхэл Аранга аймгаас эхлээд Баруун аймаг, Төвийн аймаг, тэгээд Зүүн аймаг. Тэгээд ингээд 21 аймгаараа үгдээ явахаар шийдсэн. Цаг тов нь гарцсан байгаа. Удахгүй бас телевизүүдээр тийм ээ, Facebook, сошиалаар рекламзаар сурчлагын явах бах. Үндэсний үйлдвэрч Best Building компани бас энэ тоглолтод маань хамтарч ажиллахаар саналаа ирүүлсэн байгаа. Бодомжуулах хаян гэж одоо бас хаврынхаа нийт төвчүүлэлт явж байгаа. Тэгээ бас хамтдаа ингээд бас тоглолтын дээр дэмжлэг үзүүлээд явъя. Бас магадгүй бас азтаа үзэгч бодонгаар шагнаж магадгүй гэсэн тийм жишээ ингээс явах гээд бэлдээд байж байна. Одоо нөгөө сошиалор үзэгчтэйгээ шууд харьцдаг болохоор ч юм бас нэг бодлын амарч юм шиг, нэг бодлын ядаргаатай ч юм шиг байгаа зү. Зарим үзэгчд бол бас дураараа ямиг бол хүссэн шүү дээ бас. Хүснэ. Манай суманд ирээчил гэж байгаа. Би амжихгүй байна яг хөө очноо гэж байгаа. Тэгсэн чинь сэрэнгийн нэг сум гэсэн чинь манай сумын голоод хамгааж шиг амир бичин штэ. Тэгээ одоо та нар яадгийн хөдөө орон нутгийн сумыг тоодгүй юм уу ч гэж тийм. Тийм байхгүй шүү дээ. Ширэм очих бодол байгаа. Байдаг. За тэгээ би бас шагаахыг өнөөдөр манай нэвтрүүлэгт ирэхдээ Катартаа ирэх даалгаврыг өгсөн байгаа. Мэдээж одоо айдуутай холбоотой байдаг хүнийг ай бариулахгүйгээр нэвтрүүлгээс гаргах юм бол тэрэн шиг утгагүй юм болохгүй бах. Тэгээд бид манай үзэгчдэд өнөөдөр бас айдууны мэд өргөн бариач гэж хүсэж байгаа. За ээжийн дуу байдаг манай хамтлаг. Хоёр ээжийн дуу хийд болсон. Нэг нь болохоор ичигээ гомдох учиргүй, нэг нь болохоор хүн шиг явж ээжигээ баярлуулъя гэдэг ийм дуу. Гэтэ би хүн шиг явж ээжигээ баярлуулъя гэдэг дууг хэлээ да. Тэгээ бүс ахын ээж нартай зориулъя. Тэгээ бас залуучууд маань, үзэгчд маань тийм ээ. Хүн шиг явж тийм ээ. Ээжигээ баярлуулаарай гэж хэлээд дуугаад үзье да. Эхлэх үү. Түгээд очиё ингүү ачигтай харуулж чадах биштэй ямар их
машин зур баярлууч сүсгэд юу гэсэн маа дандаа ямар ичидэ очиж үсүүдэгч биштэй дангаад цэцэгсэн данлаагаар сэтгэлийн хураад яах юм бэ хорвоо ямар хаяар эргэх биштэй ээж минь харин түүний оронд хүн шиг явж баярлуулъя да ашлах нь хүртэл эгэл биш ичидэ ард сармын цэцэгсэг түгээд нэг очиё агуу ачигтай хариуч чадах биштэй ээж минь ахад хүн танига баярлуулах гэсэн маа дандаа би ямар чидэ очиж үсүүдэгч биштэй дангаад цэцэгсэн баглаагаар сэтгэлийн хураад яах юм бэ хорвоо ямар хаяар эргэх биштэй ээж минь харин түүний оронд хүн шиг явж баярлуулъя да За. Хүн болгоны гитаранд нэг гоё түүх байдаг шүү дээ. Шагаах ер нь гитараа байнга барьж явдаг үстэй. Тийм байг машинд авч явдаг шүү дээ. Тэгээд гоё сэдв санаараа тэгэхээр гитараа барайл суучна сонин шүү дээ. Миний өдрийн хэмдэглэл болоо ер нь. Зарим өдрөгөө чөлөө зав гарах шүү дээ. Машинаа ингээд нэг атгийнхан мосол дээр тавиал хонс гитараа гаргаж ирээд хэдүү мөнгнүүдээ гаргаж ирээд ингээд машин дээр сууж яадаг. Бас өдөр бас нэг тийм цаг өнгөрнө надад. Машин дотор ер нь нэлээд олон асуудал шийддэг юм шүү. Тэгээд гоё дуунуудаа зохион тий. Тэгэл энэ тэнд төгжрээ зогсож явахдаа хүртэл гоё аялах байх шиг нүдээ бас. Дуу ерөөсөө байнгын л одоо шин уран бүтээл бэлдээл ингэж явж байгаа. Тэрнээс одоо үүдний бэлтгэлийн мөрөөтөж гэдэг юм уу. Тэндээ нэг миксик барайл ингээд ийм цаг завч байхгүй шүү дээ. Тэгээд ерөөс төгжрээндээ оролцоод машин дотроо эдэ хөгжмөнүүдээ тийм фонограмуудаа тавиал дуунуудаа бэлдээл тий. Өнөөдөр ихэд л одоо дүүгийн сайхан дуу бэлдээд явж байна. Миний хайртай дүү гэдэг уран бүтээл зохиож байгаа. Тэгээ одоо өнөө Байдргийн студид дээр хоолой мэдлэгт орно. Тэгээд одоо ингээл уран бүтээлийн оол зам уу өдөр байгаа юм байна. Тэгээл явчихдаг. За, манай нэвтрүүлэгт урьсан бүх зочид маань бас алганы хийн дээр бидэнд хэлэх дуртай өгч гэдэг юм амьдралын зарчим тэр болгоно бичиж нэвтрүүлэгт орсны баталгааг үлдээд юм. Тэгээ би таныг бас алганы хэд орсон баталгаагаа үлдээнэ үү гэж. За. Зүтг, итг, шантралгүй тэмүүлд хизээ нэгэн цагт чи зорьсондоо хүрхэл болно. Гэж шагааг авчихлаа. За, таны нөгөө 1000 хонтой зэрэгтлийн тэр мөрөөдөл өнөөдөр биелсэн байхад амьдралд дараагийн тавьж байгаа тэр том зорилго юу байгаа вэ? Дараагийн тавьж байгаа зорилго бол одоо олон сайхан хүнд тийм ээ туслахын сан гэж боддог. Бидний амьдарч байгаа нийгэм тийм ээ хороо бушгаа энэ цаг бусгаа энэ цагт бас уран бүтээлийн мэдээж сайн их чухал тийм ээ. Тэгээд олон сайхан дуунуудыг хийт болгоно мэдээж хэрэг. Тэгээд өөрийнхөө цов хүнийхээ зүгээс бас сайхан хүмүүнлэгийн ажлуудыг хийхээс зорьсон бодсон юмуд бас байна. Тэгээд бас тухайн цаг үед нь бас тийм ээ харах бах харуулах болно. Одоо сайхан хүүхдүүдэд хүмүүс тийм ээ зов зүдэрч байгаа, өвчтөй байгаа. Янз бүрийн хүмүүс нэг тийм туслах тийм аян бас нэг сан байгуул гэсэн юм бодож мөрөөдөд явж байгаа. Уран бүтээлч хүний хувьд бас тийм ээ. Бас нийгэмийн бас нэг хариуцлага байгаа тийм. Тэгээ яг ер нь бол өдөр тутам бидний бас тийм ээ энэ тентгийн хандвийн тоглолтгол байдаг шүү дээ. Ер нь бол ийм шүү дээ. Уран бүтээлчд бол яг энэ тэнд очиод уран бүтээлээ дуулахтаа бол юу гэдгийг үнэ мөнгө гэж ярих юм бол өндөр үнээр дуулдаг тийм ээ. Тэр тусмаа бол олонний танил хандлага дуучид бол хандвийн тоглолт гэхээр бид нар сэтгэлээрээ очивол үнэгүй дуулж өгдөг байхгүй юу. Тэгэхээр бас ард түмэн маань бас энэ олон гадуур бас тийм ээ хөвчтэй зовлонтой хүмүүс хандвийн тоглолт хийж байна. Тэрийг болж өгөл үзээсэй гэж бодд юм тийм ээ. Зөндөө олон хамтлаг дууч дуртай хамтлаг дуучид ирээд тоглож байгаа. Тийм юм чинь тэр хүнд туслаад тийм ээ 20 мянган л үстэй тийм ээ.
тэр байтугай бид нар зөндөөл мөнгө үрдэн шүү дээ. Тэгэхээр бас нэг сайхан буян чамдаад тийм ээ буян хийгээд тэр тоглолт таньдын тоглолтыг үзэж байгаа ч гэж хэлмээр байгаа. Дээрээс нь бол уран бүтээлч тул тийм ээ зөндөө ажил төрлөө орхиод цаг зав гаргаад очиж сэтгэлээс уран бүтээлээ өргөдөг шүү. Энэ бол маш том бас хариуцлага нийгмийн эдийн тийм хариуцлага дээрээс нь маш их том бас анд өргөж байгаа асуудал шүү дээ. Тийм тэгээд яг өдөр тутамдаа ингэж явж ил байдаг. Тэгтээ бас бодсон сансан зарсан юм байна. За баярлалаа. Тэгээ бидний ярилцах цаг бас энэ хүрээд өндөрлөж байна. Магадгүй би алганы хэд таны ярих юмсан гэж орж ирсэн зүйлийг асуугаагүй байж болох. Манай хамтлагийн их гоё хоёр ээжийн дуу байдаг. Нэг нь ээжийг амьд сэрүүн багтан зохиожсэн, нэг нь Бурхны орон морилцаа зохиож байлаа. Тэгээ би сая тэр манай хамтлагийн ижигээ гомдох учиргүй гэдэг клипэн тоглосон сайхан битрийн ээж ихч байдаг. Тэгээ Даш Тулам гэж хүн байсан. Тэгээ хүүтэйгээ тоглосон шүү дээ манай клипэн. Тэгээд Дашхуу гэдэг хүн тоглосон. Тэгээд тэр бас ихчигээ бас дурсмаар санагчлаа. Зовхон танд хүмүүс үзэж байгаа учраас. Тэгээ бас их сонин штэ. Чи түрүү бас их сонин асуусан тийм ээ. Шагаахтаа лам байсан, лам гайл ингээд. Миний энэ уран бүтээлд миний энэ одоо сурч тийм ээ. Энэ одоо хийдэг буйны ажил маань их тийм холбоотой нөлөөлөл үзүүлсэн байдаг хгүй. Нэг би хаач ярьж байгаагүй. Яг хөө гончиг сумын буян гэж ярьдаг л да. Манай одоо тэр сум хийдтэй холбоотой байсан. Даш Тулам гэдэг одоо ихч маань сүүл рүүгээ манай хамтлагтай холбоотой болж. Тэгээ манай хамтлагийг бол одоо бидний хийнч биш байхад уран бүтээлээ яаж их үү, яах вэ гэхэд хэцүү цаг үе бидэрт бас тусалж бидний манай хамгийн хамтлагийн анхны 1000 кг гэдэг цомгийг хэвлүүлж бүх одоо санхүү мөнгөний гаргаж өгч биднийг энэ урлагт хөл тавхад маш их одоо нөлөө үзүүлж тусуулж дээрээс нь манай ижигээ гомдох учруу гэдэг дууны клипэнд бас тоглож хүүтэйгээ тоглож бас ингэж амьдрууч ингэж байсан. Тэгээ бас энэ хичээгээ бас дурсаж ярмаар санагчлаа. Тэгээ альва юм бас тийм ээ. Бид нар бас хизээ хаана хэн байснаа ямар цаг үед байсныгаа бас эрг санах хэрэгтэй гэж боддог тийм ээ. Хэдийн мундаг одоо болсон ч гэсэн ямар цаг үед ямар байж байгаад одоо ямар болсныг бас бодож явах хэрэгтэй гэж боддог. Манай залуучууд бас ойлгох хэрэгтэй үг юм болов гэж боддог. Яагаад тэгэхээр анханасаа л мундаг байсан юм шиг бид нар тий бодос итгэдэг шүү. Урд нь юу байсныгаа хэн байсныгаа хизээ ирснийг хаанаас ирснийг мартчихдаг. Тэм учраас заавал ярьж явах хэрэгтэй. Уран бүтэн гэдэг хамтлаг бол хинч биш юу ч биш байхад Даш Тулам гэдэг сайхан ихч маань бид нар бас бурхнаасаа яасан энэ сайхан ихч маань бидний уран бүтээлийг дэмжиж анхны маань цомгийг хэвлүүлж тусалж байлаа. Тэгээд энэ зүйлийг бас ярихыг хүсэж байна тийм ээ. Тэгээд олон сайхан найзууд нь хүмүүс нахтуун юм сонсож байгаа бах. Тэгээд хуучин тэр үед бол 3S гэж сүлжээний компани байсан. Одоо бол Бухов гэж компани байгаа сүлжээний. Сүүлд нь өгч маань Бухов компанийг байгуулад тэгээ бас сайхан одоо амжилтанд хүргээд тэгээ Бурхны орондоо морьсон. Тэгээ энэ сайхан хичээгээ бас дурсахгүй байхаа аргагүй яг л миний бас аав ээж гэдэг шиг миний бас сайхан ээж. За дээрээс нь тэгэл ингээд одоо боломж олдсон дэр баахан юм ярина штэ. Тэгээд одоо Польш улсад ажиллаж амьдарч байгаа. Бас миний бас нэг сайхан ураа ээж байдаг. Олон ээжтэй штэ тий. Ээж нараа дандаа бидний уран бүтээлд дэмжлэг үзүүлж байгаа байхгүй юу. Яагаад ч юмтгүй аав ээжийн дуу ингээд зохиогоо дуулаад ирэхээрээ тэгдэг юм уу. Тэгээ олон ээж нартай болсон тий. Тэгээ Польш улсад ажиллаж амьдарч байгаа Монгол одоо энэ уламжлалт дэмжлэгээний хэмж хүнэлтэй. Тийм тэгээ чулуун цэцэг гэж сайхан ээж манайд бас тэр ээжтэй энэ бас тийм ээ сайхан нэвтрүүлгээрээ тийм ээ энэ завшааныг ашиглаад бас танд хайртай шүүгээд бас нэшиг дэвшүүлээ. Тэгээ бас хамтлагийн хоёр залууд бас тийм ээ бас эдий болтол 15 жил бас тийм ээ сайхан нөхөрлөж олон сайхан уран бүтээл хийж ирсэн. Тэгээд хоёртаа бас хажаал амжилт үсье. За тэгээ гэр бүлтэй тийм ээ бас сайн сайхныг үсье. Тэгээ хайртай шүү хүүхдүүдтэй нэртэй гэргийдээ хэлмээр байна. За баярлалаа. Тэгээ өнөөдөр бас их ажлын хажуугаар цаг зав гаргаж манай нэвтрүүлэгт төрсөн хатсанд тэгээд нэг алдааг бол залруулж хэлэх нь зүйтэй байх. Манайх бол үзэгчд хүүхдүүд байдаг. Тэгээ өнөөдөр бол нэг тийм нам гүм орчинд хоёулаа нэг сайхан ярилцчихлаа. Тэгээ ойрд бас уулзаагүй зочинтой уулзаж сонио сайхан сонсох дуу бүтсэн түүхүүдийг яриулах надад их сайхан байлаа. За тэгээд алганыхын нэвтрүүлгийн ивент тэтгэгчийн бэлгийг би бас танд өгөх нь зүйтэй байх. Манай нэвтрүүлэгт орсон зочин бүрийг сайн амарч байгаарай гэж
гэр ахуйн барааны тоглох шоп дэлгүүрийнхэн маань бас юм сайхан бэлгийг явуулдгийг. Тэгээд би бас тоглох шоп дэлгүүрийнхээ хамт олон ирүүлсэн бэлгийг танд бас гартуулмаар байна. За баярлаа. Тэгээд за Хүн жил дээр байгаа. Гоё. Гоё юм. Тэгээ баярлаа. Тэгээд тоглох шопын хамт олонд бас тийм ээ. Баярлаа. За. Нэлгээшн тавьчих тийм ээ. Алганыхээ ток шоуны ивент тэтгэгч тоглох шоп дэлгүүр хамгийн хямд бөгөөд чанартай тансаг гэр ахуйн бүтээгдэхүүнийг та Home Plaza улсын их дэлгүүр дэх манай салбараас сонгоорой. Тоглох шоп дэлгүүр. Би бас бэлэгтэй ирсэн. За тэгээд өнөөдөр бас алганыхээгээд сайхан нэвтрүүлд оролцох гээд тэгээд өөрийнхөө дандаа зохиосон бас хамтлагаараа дууссан бас өөрөө дууссан бүх одоо сайн хийтгсэн уран бүтээлүүдэд төвөрлээд тэгээд алганыхээ гэдэг энэ тийм ээ CD одоо бэлдэж зориулаад тийм ая зохиогч Монгол Улсын дэлгүүрийн ажилтан мөнгөн шагаа гэдэг ингээд алганыхээ нэвтрүүлэг зориулаад ийм CD-тэй ирсэн. За баярлалаа. Шагаахаас бас 2 дахь удаага альбан өмнө нь бол албан ёсоор гуйсан 2 дахь удаага бүр үзэгчдийн өмнө гуй та манай нэвтрүүлэгт дуу зохиож өгөөч ээ. За зохиож өгөө. Заавалцсан өнгөрсөн. За тэгээд баярлалаа. Мэдээж одоо уран бүтээлч хүмүүсийн хамгийн сайхан бэлэг бол энэ хийсэн уран бүтээлүүчүүдээ. Тэгээд манай нэвтрүүлэгт бас анх удаага ийм зориулсан гоё бэлэг авч байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна. Өмнө нь бас нөгөө алганыхээгээ номын зохиолчийг бид нар бас ураад алганыхээ романыг бэлгэнд авсан. Тэгээд нэвтрүүлэг маань баг багаар урагшилж байна. Ямар ч байсан үзэгч та бүхэнд бас бид нэр зорилгоо биелүүл одоо хүргээд зочдороо дамжуулж ямар нэгэн ухаарлыг ямар нэгэн одоо өөртөө бий болгох тэр зорилго хүмүүжил төлөвшлийг бас энэ залуу үеийнхэндээ өгдөг байгаасаа гэсэн үднээс хүргэдэг учраас бас нэвтрүүлгийн маань зорилго ч гэсэн баг багаар биелээд явж байгаа хаа гэж бодож байна. Тэгээ шахахтаа баярлалаа. Орон даяар тойрох тоглолтод нь амжилт хүсье. Хөдөө орон нутгийн үзэгчид маань бас 4-5 дугаар сард дуучин шагагийн тоглолтыг ойроос үзэхнэ. Тэгээд дахин баярлалаа. За баярлалаа. За ингээд алганыхээ нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр манай нэвтрүүлгийн зочин 3 бүдүүн хамтлагийн дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Мөнгөн Шагаа байлаа. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа. Түр баяртай. Чим гро